төвийг хотын урд хэсэгтэй холбох зориулалттай 2 гол гүр байдгийн нэг нь яг одоо бидний ард харагдаж байгаа инх тайвны гүр байгаа. Энэхүү гүрийг 1958 оноос эхлэн Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж 1963 онд ашиглалтанд оруулсан байдаг. Ашиглалтанд орсноос хойш 60 гаруй жилийн хугацаанд инх тайвны гүүрэнд ердөө 3 удаагийн урсгал засвар хийжээ. Тухайлбал 2006 болон 2012 онуудад бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр урд захын тулгуур, зорчих хэсэг, хайс, фасаданд засвар хийсэн байна. Харин 2021 онд 900 сая төгрөгийн өртгөөр зорчих хэсгийг шинэ асфальтаар хөжжээ. Гүүрний ашиглалтын хугацаанд дунджаар 50 орчим жил байдаг бол монголчууд инх тайвны гүүрээ одоогийн байдлаар 68 жил ашиглаад байна. Энэхүү гүүрний ашиглалтын хугацаанд дуусч эвдрэл гэмтэл үүссэн хэдий ч үүргээ гүйцэтгэсээр байгаа юм а. Өнгөрсөн 8 дугаар сард нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Од баяр инх тайвны гүүр ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул 2026 онд их засвар хийж үр дүнд нь гүүрний насжилт 15-аас 20 жилээр нэмэгдэн хэмээн мэдэгдсэн юм. Энэ үеэр зураг төслийн ажлыг өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-нд бүрэн дуусгана гэсэн ч ажил одоо хүртэл эзэслэгдээгүй байна. Харин инх тайвны гүүрийг өргөтгөх, хүчитгэх ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажилд 2025 оны төсөвт 1.5 тэрбум төгрөг баталж 2026 онд 397.3 сая төгрөгийг дамжуулан санхүүжүүлэхээр тусгасан байна. Ажиглалтын хугацаанд дуусаж, эвдрэл гэмтэл үүссэн гүүрний засварын ажил ийхүү сунжирч байгаа нь анхаарал татаж байгаа юм.